Эдийн засгийн байнгын өнгөрсөн 7 хоногт бас нэлээд өндөр ачаалттай ажиллаж энэ хөгжлийн төлөвлөгөө тэгээ олон гишүүдээс бас гарч байгаа саналуудыг нэгтгэх маш нөхцөр ажлын ард бол бас гарсан. Тэгээ сэд дорж дарга болон байнгын орны гишүүдэд бас талархал дэвшүүлье. 126 гишүүнтэй парламент анхудаа улсын хөгжлийн төлөвлөгөөг өргөн хүрээгээр хилцсэн. Энэ үйл явдал тэгээд өнөөдөр одоо ингээд улсын хурал дээр орж ирж хилцэгдэнэ. Сая хийгээд ирсэн бүсийн зөвлөгөөнүүдээс гарсан тогтоол засгийн газрын эренблээд хөрөнгө оруулалтуудыг эренблээд ийсэн. Үүнийг энэ төлөвлөгөөнд оруулсан юм уу? Яригдж шийдэгдсэн асуудлыг хилцүүлж байхад одоо жилийн төлөвлөгөө маань өргөн баригдсан байсан гэдгийг эрхэм гишүүд хэлмээр байна. Тийм учраас бол зарим нэг зүйлс нь бол орж амжаагүй байхыг бол би үүсгэхгүй. Өнгөрсөн жил бид нэр багшийн дутагдaltaй байгаа багшийн тоог 4000 гаруй гэж тооцож ирсэн бол энэ жил 5543 гэсэн тоо гараад ирсэн байгаа. Цаашдаа ер нь бол Монгол улсад багшилсан хүн, багшвар ажилласан хүн гэр бүлээ бүрэн тэжээх чадaltaй ийм л болохгүй. Багнуур дээр очиод уулзж яхад эрэгтэй багш нар цөөрсөр байгаа асуудлыг нэг багш дурдаад үгүй яаж ийм цалингаар гэр бүлээ тэжээх үдэ гэж ингэж л хэлж байгаа. Бодтой үйл энэ байна. Ашт математикийн тухай хуулийг бол сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр энэ төлөвлөгөөнд туссан ажлууд ер нь хэрэгжихээр байна уу? Яг өнөөдрийн ашт математикийн тухай хуулиараа улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажил хэсэгтэр бол манай яамны төрийн нарийн бичгийн дараагаар хасан дид ажил хэсэг байгуулагдаад их хурлын гишүүдэн гаргасан саналуудыг тусгаад энэ 7 хоногт бол ажил хэсэгт хургуулнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Эх жил одоо нийтдээ нэг 6 орчим их 80 юм уу ийм төсөл хөтөлбөрийн жилийн төлөвлөгөөнд оруулах га ороод ирж байгаа. Ажлын хэсэг ажлууд нэг их 80 орчим төгрөгийн 37 төсөл арга хэмжээ ажлын хэсгээс дэмжигдсэн байна. Хаанаас яаж төсвийн хүрээгээ нэмнэ гэж бодож байгаа юм уу? 26 онд одоо өөрийн тойрог орон нутгаа хөгжүүлье гэсэн энэ их хурлын гишүүдийн саналыг авахгүй байх ийм эрх хул ажлын хэсэгт байхгүй. Энэ нэг их 80 бол шийдэгдэхгүй. Алдагдaltaа төсөв та бүхэн маань батлах боломж бидэнд байхгүй. Орон зай байхгүй. Энэ эмнэлгийн эмч мэрэгчлүүдийн цайлан тун баг байна. Гэтэл одоо мэрэгчлүүд их дутагдж байна. Гадагшаа явж байна. Бүтэн 5 жилийн ярьж байна. Тухайлбал одоо дулааны цахилгаан станц 4-ийн хүчин чадлыг 500 тонн цагаар өргөтгөнө гэж ажил байсан байхгүй. Налаахын дулааны цахилгаан станцыг өргөтгөн, Говь Сүмбэр Дунд Говь аймагт дулааны станц барина. За тэгэл нөгөө цахилгаанаас үүдэлтэй гал төмөр гардаг энэний стандартыг бий болгоё. За нөгөө Аранга Уранга Баян онгорт 10 мегаваттын нар 20 мегаватт цагийн батарей гэл бүгд 25 оны хөгжлийн хөтөлбөр дээр байсан 26 оных дээр байхгүй.